guys, хар самруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2022 оны 11-р сарын 30 7 настай Athena охин гэртээ нэгэн Christmas-ийн бэлгээ хүргүүлэхийг хүлээж байсан. Гэхдээ тэр өдөр ирсэн хүргэлт нь бэлэг биш байсан. Хэдхэн цагийн дараа Athena охин ор сургаггүй алга болж цагдаа нарын анхаарал нэгэн FedEx-ийн жолооч дээр очсон. Энэ хэргийн шүүх хурал 2026 оны 4 сарын 7-наас 2026 оны 5 сарын 5 хүртэл 4-7 хоног үргэлжилж гэмт хэрэгтэн нь Texas мужаас цаазын ял хүлээн авсан ийм хэрэг байгаа. Өнөөдөр та нартай энэ хүн ямар хэрэг хийсэн болоод цаазын ял авсан болон шүүх хурлын тэмдэглэлээс та нартай ярихаар бэлдлээ. Өнгөрсөн сар гаруй хугацаанд би энэ шүүх хурлыг бол яг дагаад үзчихсэн. Гэмт хэрэгтний өмгөөлийн тал нь энэ гэмт хэрэгтнийг яаж өмгөөлсөн нь бол анхаарал татсан. Ерөнхийдөө бол шүүх хурал дээр нэлээд харагдаад байдаггүй зүйл ангаар гэмт хэрэгтнийг өмгөөлсөн. За ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Athena Strand нь 2015 онд Maitland болон Jacob гэх хоёр хайраар дөрвөн эцэг эхийн гэр бүл төрсөн. Athena төрсэн цагаас л онцгой хүүхэд байсан. Тэр зөвхөн аав ээжтэй бус эгч дүүс, нагц, авга нар, үеэлүүд, өвөө эмээгээд бүхэл бүтэн том гэр бүлийн хайр халамж донд өссөн хүүхэд байсан. Athena-г таньдаг хүн бүр түүн дуртай болдог байсан. Тэр хаана очин дандаа тэр газар нь инээд хөөр гэрэлгийгээ авчирдаг хүүхэд байсан. Athena дуулах, бүжиглэх, хөгжим сонсох дуртай бөгөөд хамгийн хайртай кино нь Frozen. Түүний ээж Maitland Athena-г хэлэхдээ яг л жинхэнэ гүн чиг хүүхэд байсан гэж хэлсэн байдаг. Athena-гийн хамгийн дуртай өнгө нь ягаан. Тэрээр үргэлж гүнжийн хувцас өмсөх дуртай байсан бөгөөд том болоод аав шигээ Viking гүнж болно гэж ярьдаг байсан байна. Бүх биеэрээ шивэстэй Rapunzel шиг урт үстэй болохыг хүсдэг байсан. Athena амьтанд ч хүмүүс ч маш хайртай хүүхэд байсан. Гялалцдаг бүх зүйл дуртай, гоёл чимэглэлд их хайртай. Түүний хамгийн дуртай хоол бол McDonald's байсан бөгөөд аав ээж нь зөвшөөрсөн бол та өдөрт 3 удаа ч хамаагүй тэнд хооллох байсан гэж ярьдаг. Мөн Athena нүүр будалд нь маш дуртай байсан бөгөөд ээж болон эгч нарынхаа нүрийг будаж өгөх их сонирхолтой байсан. Чихэр амттанд үнэхээр дуртай, усан цэлэх, шумбах, тавцан дээрээс үсрэх, гадаа тоглох хамгийн дуртай зүйлс нь байсан. Athena бол хоёр бяцхан үнэхээр хайртай, маш халамжтай, сайн эгчин байсан. Athena сургуульдаа явах туртай зураг зурдаг, байнгын инээдэг хүүхэд байсан. Түүний инээд бусдад хүртэл аз жаргал мэдрүүлдэг байсан тухай түүнийг таньдаг хүн болгон нь ярьдаг. Athena-г бага байхад нь эцэг эхэн салсан ч хоёр тал бол маш эвтэйхэн харилцаатай хэвээр байсан бөгөөд хамтдаа хүүхдээ өсгөж байсан. Дараа нь дахин хоёулаа гэрэлсэн аавынх нь тал Athena-д Ashley гэх хойд ээж, нэг хойд эгч, нэг дүү байсан бол ээжийнхэн талд мөн хойдаа болон нэг дүүтэй болсон байсан байна. Тэр үед Athena хэсэг хугацаанд аав Jacob-тайгаа Texas мужийн Paradise хотод амьдарч байсан бөгөөд ээж нь Oklahoma-д эмчилгээний асуудлаа зохицуулж байсан байна. Төлөвлөгөөний дагуу Athena 2022 оны 12 дугаар сард ээж дээрээ буцаж очих ёстой байсан. Paradise бол Texas мужийн хойд хэсэгт байрладаг маш жижигхэн хөдөө тосгон. Тэнд том талбайтай фармууд, үхрийн бэлчээрүүд, ой мод, жижиг горх цөөрөм ихтэй бөгөөд айлууд хоорондоо маш хол зайтай байдаг. Ингээд 2022 оны 11-р сарын 30-ны өдөр түүний аав Jacob ан хийгээр явж байхдаа нэг утасны дуудлага хүлээн авдаг. Тэр дуудлага бол түүний амьдралыг үрд өөрчилсөн. Тэр үед Athena-гийн хойд ээж Ashley Jacob руу уцтаж Athena-гийн өргөнд орж шалгатал охин алга болчихсон байна гэж хэлдэг. Үүнийг сонсон Jacob тэр даруй машинаа эргүүлээд гэрлүүгээ яаран буцсан байна. Ashley-гийн хийснээр тэр Athena-г ойролцоогоор 1 цагийн турш хайсан бөгөөд тухайн газар дээр хамт амьдардаг төрөл саднууд нь ч гэсэн тусалсан ч Athena-г хаанаас ч олж чадаагүй байна. Үүний дараа Jacob Ashley-д шууд 911 рүү залгахыг хэлсэн. Wise County-гийн шерифийн департаментийн хийснээр Athena-г оройн 6 цаг 50 минутын үед алга болсон гэж бүртгэсэн бөгөөд Jacob гэртээ буцаж ирэхэд цагдаа нар аль хэдийн ирчихсэн байсан байна. Маргааш нь буюу 12 сарын 1-ний пүрэв гаригийн 2 цаг 10 минутад Athena-д зориулж Amber Alert зарласан. За Amber Alert нь юу юм гэхээр бүх электрон девайс руу алга болсон хүүхдийн талаар хүн болгон руу явуулдаг ийм мэдээлэл байгаа. Олон хууль хүчний байгууллагууд Athena-г бүтэн өдөржин болон өмнөх шөнөөс эхлэн тасралтгүй хайж байсан. Amber Alert дээр Athena-г аюулд орсон байж болзошгүй гэж тодорхойлсон бөгөөд хамгийн сүүлд саарал эсвэл хар урт ханцуутай цамц арын халаасан дээрээ цэцгэн хээтэй цэнхэр джинс хүрэн гутал өмсөн байсныг нь дурдсан. Texas мужид өвлийн улиралд оройн
болон 5:45-аас 6 гэхэд бол аль хэдийн маш харанхуй болдог. Үүнээс гадна тэр 3 дахь өдрийн шөнө маш хүйтэн байсан. Оройн 9:35 гэхэд агаарын температур бол 0 градус руу заацсан хүлдэх түвшинд хүрчихсэн байсан бөгөөд тэр шөнө нь бүр хасах 5 градус хүртэл буурсан байна. Wise County-гийн шерифийн офисын мэдээлснээр бол яг энэ шалтгааны улмаас гадаах температур хэтэрхий хүйтэн байсны улмаас Athena Amber Alert-ийн бүх шалгуурыг нь бүрэн хангаагүй байсан ч яаралтай зарлахаар шийдсэн гэж мэдээлсэн. Мөн хид хідэн мэдээллийн хэрэгслээр Athena хойд ээж Ashley-та маргалзсны дараа гэрээсээ гүйж гарсан байж магадгүй гэж мэдээлж байсан ч өөрхөн хулгайлсан байх магадлалыг ч бас үгүйсгээгүй гэж эрх баригчид хэлсэн. Үүнээс гадна Athena өмнө нь ч гэсэн гэрээсээ зугтаж байсан ийм зүйл анх удаа биш гэж албаныхан мэдгдсэн байна. Гэхдээ Athena-гийн төрсөн ээж Madeline энэ мэдээллийг бүрэн худал гэж эрс нэцаасан. Texas мужийн олон нийтийг хамгаалах хэлтэс болон бусад цагдаа гал унтраах байгууллагад хайлтад оролцож эхэлсэн. Мөн орон нутгийн хэдэн зуун сайн дурын иргэд Athena-г олохоор хайж байсан. Бүгд энэ 7 настай бяцхан охиныг олохыг хүсэж байсан. Нисдэг тэрэг дрон, дулаан мэдрэгчтэй камер, морь, хайгч ноход, ATV зэрэг бүх төрлийн техник хэрэгслийг ашиглан Athena охиныг хайж эхэлсэн. Эхэндээ олон хүмүүс ер нь 7 настай хүүхэд яаж яваад зүгээр л алга болчихд юм бэ? Яагаад хинч хараагүй юм гэсэн асуултууд асууж эхэлсэн. За эдгээр асуултын ихэнх нь Athena-гийн хойд ээж Ashley руу чиглэж байсан. Угаасаа хамгийн сүүлд харсан хүн нь бол сэжигтэн болдог. Тэгээ дээрээс нь хойд ээж идэх утгаараа олон нийт бол бас Ashley-гийн эсрэг янз бүрийн мэдээллүүд гаргаж эхэлсэн. Гэтэ ер нь бол 7 настай хүүхдүүд өсвөр насны хүүхчиг зүгээр л гэрээсээ ер нь цухтаад явах тохиолдол маш ховор байдаг. За эдэн дунд бол бас яг Ashley-г өмөөрөх хамаатан саднууд ч гэсэн байсан. Ashley-гийн нэг хамаатан хэлэхдээ Ashley бол ингээд бага насны 3 хүүхэдтэй ээжээ. Тухайн үедээ бол өөрөө хоол хийж исэн. Охин нь бол хажуудлын айлаасаа гэрийн даалгавар хийхгээд тусламж авахар явцсан байсан. Жохон хүүхдээ хараад байж исэн. Ямар ч эцэг их ер нь 24/7 ингээд хүүхдүүдээ цаг минут тутам хараад байж чадахгүй штэ гэдэг мессежийг бас олон түмэнд өгсөн. Энэ бол хиндэж тохиолдож болно гэдгийг бас анхааруулж бичсэн байсан. 4 өдрийн орой Wise County Sheriff-ийн офис хэвлэл мэдээлэл болон сошиал медиагаар тархсан олон төөрөгдлийг тайлбарлахын тулд мэдээлэл хийсэн. Sheriff Atkins Athena-гийн аав болон хойд ээж хоёулаа мөрдөн байцаалтай бүрэн хамтран ажиллаж байгаа гэж мэдгдсэн. Мөн Amber Alert-ыг яагаад шууд гаргаагүй талаар тайлбарлахдаа гэр бүлийнхэн нь Athena өмнө нь ингэж гэрээсээ гарч байсан гэж хэлсэн учраас шөнийн турш охиныг олчих байх гэж найдсан гэж хэлсэн байна. Гэхдээ мэдээж тийм зүйл болоогүй. 4 дахь өдрийн 2 цагийн үед Amber Alert гаргасан. 12 сарын 2-ны баасан гарагт Sheriff Atkin хэвлэлийн баг хурал хийж хаана хайлт хийснээ дэлгэрэнгүй ярьсан. Тэд Jacob-ийн 6 акр газрыг бүхэлд нь шалгасан. Гэрийн эргэн тойрон байшин дотор байшингийн доогуур ойр орчмын бүх хэсгийг нэг бүрчлэн хайсан ч Athena-г олж чадаагүй гэж мэдээлсэн байна. За тэдний амьдарч байсан газар бол 6 акр газар маш том газар байсан. Тэгээд ерөнхийдөө газрынх нь бүтэц жоохон ойлгомжгүй. Тэр газарт хуучин бараг орхигдсан байшин байсан бөгөөд тэнд нь хинч амьдардаггүй. Цонхнууд нь хагарсан, байшин бүхэлдээ нурж муудсан байдалтай байсан бөгөөд тэр газрыг нурааж тэгшлээд шинэ байшин барихаар төлөвлөж тэрнийхээ дагуу ажиллаж исэн юм байна энэ хоёр. Jacob болон Ashley хоёр тухайн газар дээр байрлах нэг трейлер чиргүүлэн байшинд амьдардаг байсан. Харин Jacob болон Ashley-гийн хэлснээр Athena болон түүний 10 настай хойд эх чинь аавынх нь үндсэн байрнаас хэдэн метрийн зайд байрлах засвар нь дуусаагүй шэд буюу жижиг агуулгах маягийн байранд түр амьдарч байсан гэж мэдүүлсэн. Түүнээс гадна тэнд бас нэг жижиг агуулга байсан. Тэрний шалан дээр нэг жижиг халаагуур, шалан дээр нь матрас тавиад дээр нь ягаан өнгийн хүнжил дэвссэн оршиг зүйлс байсан. Орны хөл хэсэгт нь хананд налуусан хувцсны үлгэр байсан бөгөөд түүн дээр бага насны охидын хувцас өлгөөтэй байсан. За харин энэ агуулга доторх байдал бол ерөнхийдөө маш эмх замраагүй харагдаж байсан. Тухайн үед бол яг хэн энэ агуулгад амьдарч байсан нь бүрэн батлагдаагүй. Гэхдээ тоглоомнууд, орны даавууны өнгө, хувцас зэргээс харахад бол бага насны нэг эсвэл хэдэн охтууд амьдарч байсан юм шиг харагдсан. За энэ ч гэсэн мэдээллүүдэд хүрч бас дээрээс нь тэдний бас охтуудаа хүчирхийлдэг байсан уу гэх мэт бас мэдээллүүд давхар гарч ирсэн. Шериф болон олон төрлийн байгууллагууд нисдэг тэрэг болон хайгч ноход лагуу горгийн орой шүнжэнгөө
хонхингөө Атинаг хайсан гэж мэдэгдсэн нохоонууд Атинагийн үннийг барьж чадсан ч мөр нь маш богино байсан бөгөөд гэрийн эргэн тойронд хэсэг эргэлдээд дараа нь County Road 2123 гэдэг зам руу чиглэж явсан байна. Хоёр өөр хайгч нохоон баг нэмэлт шалгалт хийсэн ч Атинаг хаанаас ч олж чадаагүй. Хайлтын багууд өглөөний 4 цаг 30 минутын орчимд төр буцаад 4 дахь өдөр нар мандахтаа зэрэгцэн ирж хайлтаа үргэлжлүүлсэн. Хайлтанд ихэвчлэн хууль хүчний байгууллагууд оролцож байсан бөгөөд шерифийн хэлтэс, US Marshals, хурдны замын патрул, Texas Rangers, хүүхдийн байгууллага зэрэг байгууллагууд хамтарсан байна. Гэхдээ тэр хайлт нь мөн үр дүнгүй болсон. Ингээд 4 дахь өдөр ойролцоогоор 200 гаруй сайн дурын иргэд хайлтанд нэгдсэн. Шерифийн хэлснээр эхэндээ энэ ажиллагаа том хэмжээний 90 хайлт хэлбэрээр явагдаж байсан ч тэд мөрдөн шалгах ажиллагаандаа илүү төвлөрөх шат руу шилжиж байгааг хэлдэг. Харин тэднээс нэг сэтгүүлч яагаад одоо ингээ мөрдөн шалгах ажиллагаанд шилжиж байгаа юм бэ гэхэд шериф бол бид нар бол ингээ хайх ёстой бүх газруудаа хайгаад дууссан. Одоо бидэнд ярилцлага авах маш олон хүн байна. Мөн шалгах ёстой маш их дижитал мэдээлэл байгаа гэж хариулсан. За тэр мөн 24 цаг өнгөрсөн энэ үед тэд шууд гэмт хэрэг болсон гэж үзэхгүй байгаа ч тийм боломж байгааг үгүйсэхгүй гэж хэлсэн байна. 12 сарын 2-ны баасан гарагийн орой 4 цаг 30 минутын үед хэвлэлийн баг хурлаас хэдхэн цагийн дараа нэг сэтгүүлч Атинагийн гэрээс ойролцоогоор 7 маилийн зайтай хөршүүдтэй ярилцаж байсан. Гэтэл Gwinnett Wise County-гийн цагдаа нар ирээд тэднийг яаралтай ухрахыг шаардсан байна. За удахгүй хүмүүс замын хажуугийн маш гүн сувг орчимд олон хууль хүчнийхэн цугларч байгааг харсан. Бараг 3 цагийн дараа гарсан шинэ мэдээлэлээр тухайн зам хаалттай байсан бөгөөд FBI болон орон нутгийн цагдаа нар зэрэг олон хууль хүчний байгууллагууд ирж эхэлсэн байна. За ингээд тэр шөнөө 10 цагт дахин нэг хэвлэлийн баг хурал зарлагдсан. Тэр шөнийн хэвлэлийн баг хүрлийн үеэр эрх баригчид Атинагийн цогцыг олсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний цогцыг гэрээс нь ойролцоогоор 6 милийн зайтай газраас олсон бөгөөд тухайн үед шүүх эмнэлэг рүү явуулсан гэж мэдээлсэн. Мөн мөрдөн байцаалтын явцад Атина алга болсон цагтай ойролцоо тухайн байшинд нэг жолооч хүргэлт хийгдсэн болохыг тогтоосон байна. Цаашдаа тэр хүргэлтийн жолооч Атинаг хулгайлсан гэж үзэж байгаа бөгөөд Атинаг хулгайлагснаас хойш нэгэн цагийн дотор нас барсан гэж мөрдөгчд үзэж байгаа хэлсэн. Нэг сэтгүүлчид тэднээс та нарын Атинаг яг хаана байгааг яаж олж мэдсэн бэ гэхэд Texas Rangers болон манай мөрдөгчдийн хийсэн байцаалт авсан мэдээллүүдийн ачаар бид тэр байршилд хүрсэн. Сэжигтэн за одоо бол яллагдагч болсон этгээдээс авсан мэдээлэл бидний тэр газар руу хөдөлсөн. Сэжигтэн аль хэдийн хүргээ хүлээсэн бидэнд бүрэн confession байгаа гэж хариулсан. За өөр нэг сэтгүүлч тэр яагаад ийм зүйл хийсэн, ямар шалтгаан байсан талаар мэдээлэл өгч болох уу гэхэд за энэ confession-ы агуулгын талаар бол бид одоо дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Гэхдээ бидэнд бол confession байгаа. Энэ confession гэж яриад байгаа нь ерөнхийдөө бол буруугаа хүлээгээд мэдүүлэг өгцөн л гэсэн үг. За энэ бүхэн хэдэн цагийн өмнө л ийм төвшөнд хүрсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа маш ихний шатандаа явагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр юу болсныг олон нийтэд яаралтай мэдээллийг хүссэн учраас энэ хэвлэл мэдээллийн хурлаа хийж ийн гэж тайлбарлсан. За ингээд 31 настай тэр аимшигтай этгээд ажиллаа хийж явахдаа ямар ч гэмгүй 7 настай охиныг машиндаа суулган авч явж хулгайлж дараа нь хогшиг хайсан нь тодорхой болсон. Үүнээс ч аимшигтай тэр хүн Атинаг алга болсноос хойш бүтэн 2 өдөр FedEx-ийн хүргэлтийн машинаараа хот дотор явж хүмүүс Атинаг хайж байхад хажууд нь очиж юу болж исэн бэ гэж асууж исэн байгаа. За энэ FedEx гэдэг нь бол Америкт байдаг хамгийн том карго хүргэлтийн компани байгаа. Баасан гарагийн орой хэвлэлийн баг хурлын өмнө болсон бүх цагдаагийн хөдөлгөөн хайлтын ажиллагаа нь үнэндээ тэр FedEx машиныг шалгах холбоотой байсан байна. Хүмүүсийн дунд яг л энгийн хүн шиг явж байсан ийм гаж донтон, ийм аюултай хүн байсныг бодохоор зүгээр л ойхотмаар. Гэхдээ түүнийг баривчилж нэрийг нь олон нийтэд зарласны дараа энэ байдал бол бүрч дор болсон. Түүний нэрийг Tanner гэдэг байсан. Гэхдээ Tanner нь бол FedEx-ийн шууд ажилтан биш, харин тус компанид гэрээгээр ажилладаг independent contractor байсан байгаа. За энэ independent contractor гэдэг нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө ийм том компаниуд ялангуяа энэ Christmas том баяруудын үеэр маш их ачаалтаа болдог учраас гуравдагч компаниудыг хөлсөлж тэднийг ажилуулж өөрсдийн ачаагаа бас хүргүүлдэг тийм ажил байдаг. Мөн Tanner нь сүйт бүсгүйтэй бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь ойролцоогоор 18 сартаа
өгдөөсөн байгаа. За өөрөөр хэлбэл та нар энэ бүхнийг хийснийхаа дараа 2 шөнө дараалан гэртээ харж сүйт бүсгүй болон бяцхан хүүхдтэйгээ хамт юу ч болоогүй мэд амьдарч байсан гэсэн үг. Түүний Facebook хаяг нь бол олон нийтэд нээлттэй байсан болохоор хүмүүс түүний пост бүр дээр үзэн ядалт уур хилэнгээ илэрхийлжсэн. Мөн олон хүн нэг эмэгтэй нийтлийн скриншотыг нь тарааж эхэлсэн. За хохирогч эмэгтэй нэрийг бол Shia Mary гэдэг байсан бөгөөд тэр өөрийгөө 16 настай байхад та нар түүнд бэлгийн хүчирхийлэлд үйлцэн гэж мэдэгдсэн. Тэр эмэгтэй 11 сарын 11-нд нэг хуучин постоо дахин шеэр хийсэн бөгөөд тэрэн дээр нь за нөхөрсөг зөвлөгөө байна. Энэ та нар бол 16 настай согтуу охтуудыг хүчиндэж таашаал авдаг гэж бичсэн байсан. Тэр сануулга нь бол анх 2019 оны 11 сарын 11-нд нийтлэгдэж байсан пост байсан. Тэгэхээр энэ хэрэг гарахаас 3 жилийн өмнө энэ эмэгтэй өөрийнхөө сошиал пэйжэнд хүмүүс за энэ та нар гэдэг хүн бол хүчирхийлэгч шүү гэдгийг анхааруулж ийм пост бичсэн байсан гэсэн үг. Түүний хэлснээр энэ явдал бол 8 жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед та нар 23 настай харин өөрөө 16 настай байсан байна. Атинагийн хэрэг ил гарсны дараа өөрийн Facebook хуудсандаа ингэж бичсэн байна. Та нар Horner намайг 16 настай байхад хүчирхийлж байсан тэр хүн одоо 7 настай Athena Strand-ыг хөнөөсөн байна. Athena-гийн гэр бүл зохиох ёсны шударга ёсыг олно гэж найдаж байна. Тэр ялзарч үхээсэ гэж хүсэж байна. Мөн энэ 8 жилийн турш намайг үнэн ярьж байна гэж итгээгүй хүмүүс одоо итгээсэ. Та нар бүгд там руугаа тонил FU гэж постлсон. Shay Doran өөрийн Facebook дээрээ илүү дэлгэрэнгүй ярьдаг. Ерөнхийдөө юу гэж бичсэн гэхээр тэр үедээ бол 16 настай байсан. Дөнгөж анхныхаа найз залуугаас салаад удаагүй. Сэтгэл санааны хувьд маш эмзэг байсан. Дээрээс нь бас буруу хүмүүстэй нийлж эхэлж исэн үе гэдгээ хэлдэг. Тэгэд нэг орой та нарын найз ирээд түүнийг хамтгийнх нь бэлтгэл болж байгаа газар руу аваадсан. Тэгээд тэндээ мэдээж бүгдээрээ архитаар суугаад нөгөө охин цогтолтын байдалтай багт нь та нар хандаад ангууд нүгэ би хүсэхгүй байх гэж хэлсэн ч та нар тэрийг хүчинсэн гэж хэлсэн. За мэдээж охин бол согтолтын байдалтай байсан ч гэсэн арай гэж тэр газараасаа гарсан. Тэгээд нэг найзынх нь ээж нь ирж түүнийг авч явсан гэж хэлсэн. Тэр өдөр болсон явдлаа бол хид найзаа тэр доор нь хэлсэн бөгөөд та нарын нэрийг бол ерөөсөө хизээж нууж байгаагүй. Энэ хүн намайг хүчинсэн гэж хүн болгонд хэлжсэн. Гэхдээ түүний яг л ойр дотны нэг 2-3 найз нь итгэсэн гэхээс биш бусад хүрээллийн хүмүүс нь бол ерөөсөө итгээгүй. Тэгээ тийм болохоор ерөөсөө цагдаад мэдэгдээгүй гэж хэлсэн. Миний ойр дотны хүмүүс хүртэл надад итгэхгүй байхад надад одоо энэ шүүхэд очивол тангартны шүүхэд хинэн ч итгэхгүй юм байна гэдэг айцаасаа болоод ямар нэгэн мэдээлэл тэр үедээ хэлээгүй гэж хэлсэн. Энэ охин хэлэхдээ ингээд хэрэгээ яриад энэ та нарын хэргийг л болсноос хойшоо хүмүүсээс бол маш их хайр халамжийг мэдэрсэн. Гэхдээ дээрээс нь бас өөрийг нь үзэн ядсан хүмүүс ч гэсэн гарч ирсэн гэж хэлсэн. Яагаад тэгэхээр хүмүүс идэхтэй тэр үед хэрвээ чи ингээд цагдаад мэдгдсэн байсан бол энэ Athena гэдэг охин өөхөхгүй байх байсан гэж энэ охинд бурууг тохох хүмүүс ч гэсэн бас гарч ирсэн байна. Тэгээ дараа нь энэ охин хэд хоногийн дараа энэ өөрийнхөө TikTok хуудсан дээр нэмэлт мэдээлэл оруулсан байсан. Тэгж хэлэхдээ за би ингээд ерөнхийдөө цагдаа хүчний байгууллаганд өөртөө юу болсон талаар мэдээлэл хийсэн байгаа гэд хамгийн сүүлийн удаа TikTok дээр тэгж бичсэн байна. Athena-гийн энэ утгагүй аимшигтай өвхөл бол зөвхөн Texas даяар том цочрол үүсгээгүй энэ бол улсын хэмжээнд яригдах мэдээ болсон. Учир нь танихгүй хүн хүүхэд хулгайлах тохиолдол маш ховор байдаг. Тиймээс энэ хэрэг хүмүүсийн дотор урьд өмнө нь байгаагүй айдас уур хилэн гонигийг төрүүлсэн орон нутгийн иргэдийн дэмжлэг үнэхээр итгмээргүй хэмжээнд хүрсэн. Хүмүүс уурлаж шаналж гашуудаж байсан бөгөөд тэр нь ойлгомжтой зүйл байсан. Мянган хүмүүс зөвхөн тухайн орон нутгаас биш өнцөг болон бүрээс Athena-гийн ээжийн Facebook хуудсанд эмгэнэл илэрхийлж дэмжсэн сэтгэгдэл үлдээж эхэлсэн. Athena-гийн хамгийн дуртай өнгө нь ягаан байсан болохоор зарим хотууд усан цамхаг болон хотын барилгуудаа ягаанаар гэрэлтүүлж эхэлсэн. Тэрч байтугай 12 сарын 5-ны өдрийг Pink Out Day болгож хүмүүс Athena-г дурсахын тулд бүгд ягаан утас өмсгөхөөр ойн өдөр болгосон байна. Мөн Athena зориулсан 2 том вижил буюу дурсгалын цуглаан болсон бөгөөд Texas-ийн өнцөг болон бүрээс хүмүүс ирж оролцсон. За эдгээрийн нэг дээр Athena-гийн ээж Madeline үг хэлсэн байсан. Тэр хэлэхдээ та бүхний манай гэр бүлийн төлөө ялангуяа миний охины төлөө хийсэн бүхэнд яаж талархаа мэдэхгүй байна. Хүмүүс Athena-г тэр аимшигтай хүн юу болгож харагдуулахыг оролдсноор нь биш, жинхэнэ Athena байснаар нь мэдээсэй гэж хүсэж байна. Миний охины бүтэн нэр бол Athena Presley Monroe Strand. Тэр энэ нэрээ сонссон хүн болгонд баяртайгаар хилдэг байсан. Сонсохгүй байсан бол хүмүүс заавал сонсгочиж явдаг байсан гэж хэлсэн.
Дараа нь 12 сарын 8-ны пүрэв гарагт дахин нэг хэвлэлийн баг хурал болсон бөгөөд Атинагийн ээж өмгөөлөгчийнхээ хамт дахин олон нийтэд хандсан. Энэ удаа харин тэрээр гэмт хэрэгтний талаар ярьсан. Тэр хүргэлтийн жолооч миний гимгүү эрх чөлөөтэй аз жаргалтай 7 настай охиныг хулгайлж хөнөөсөн гэдгээ 12 сарын 2-ны Баасан гарагт хүлээсэн. Атинаг хулгайлагдах үед тэр Texas мужийн Paradise хотод аав болон хойд ээжтэйгээ амьдарч байсан. Яг л бүх хүүхдүүдийн хийдэг шиг аавынхаа байшин тоглож байсан. Тэр газар бол аав нь өөрөө өсөж торнож тоглож байсан газар нь. 20 гаруй жилийн турш Джейкоб, түүний ах дүүс, найзууд бүгд л тэр газар ямар ч аюулгүй амьдарч байсан. Би Атинаг гэртээ буцааж ирнэ л гэж бодсон. Мэйдлийн үгээ дуусгахдаа Атинаг аав нь үнэхээр их хайрладаг байсан гэдгийг онцолж хэлсэн. Мөн тэр үлдсэн амьдралаа өөр ямар ч гэр бүл ийм зүйл туулдаггүй болохын төлөө тэмцэнэ гэж мэдэгдсэн. Ялангуяа хүргэлтийн жолооч нарыг ажилд авах, шалгах процессын талаар илүү тусгаалan дурдсан бөгөөд ийм төрлийн компаниуд ажилтнуудаа илүү нарийн шалгах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. Атинаг алга болсон өдөр аавынх нь гэрт хүргэгдсэн пакэжийг хэвлэлийн баг хурлын үеэр олон нийтэд үзүүлсэн байна. Тэр нь орхигдсон хуучин байшингийн гадна харагдаж байсан Walmart-ийн хайрцагтай пакэж байсан. Дотор нь Барбигийн тоглоом байсан бөгөөд энэ нь Атинагийн зул сарын бэлгүүдийн нэг нь байсан. Пүрэв гарагийн хэвлэлийн баг хурлын дараа та нарыг баривчлах баримт болон capital murder буюу санаатай онц ноцтой алгын хэрэгт яллах материалууд нийтэд ил болсон. Тэнд бичснээр мөрдөн байцаах явцад Атина алга болсон цагтаа давхцсан FedEx-ээр нэг пакэж хүргэгдсэн нь тогтоогдсон. За FedEx бол тухайн бүсийн хүргэлтээ Big Top Spin гэх компанид гэрээгээр даатгсан байсан. Мөрдөгчид Big Top Spin-ийн ажилтнуудтай хамтран ажиллаж яг аль хүргэлтийн машин ямар жолооч тэр өдөр хүргэлт хийснийг тогтоож авсан байна. Мөн мөрдөгчид тухайн хүргэлтийн машинд 3 дахь компанийн камерын бичлэг хадгалагдаж байгааг олж мэдсэн. Тэр компани нь тухайн өдрийн бичлэгүүдийг цагдаа нарт өгсөн бөгөөд систем нь 1 минутын тасралтгүй клипүүдээр хадгалагддаг ийм бичлэгүүд байсан байна. FBI-гийн нэг эйжент бичлэгийг шалгаж үзээд жолооч Атинатай төстөө нэг бяцхан охиныг машиндаа суулгаж байгааг нь олж харсан. Мөн бичлэг дээр жолооч түүнтэй хүргэлтийн машины дотор ярьж байгаа нь харагдсан. Мөрдөгчид жолоочийг олж тогтооход тэр нь Танер байсан. Танер эхэндээ Атинаг санамсаргүйгээр машинаараа мөргөцсөн гэж мэдүүлсэн. Тэр охин ноцтой бүртээгүй байсан ч өөрөө сандраад Атинаг машинаа суулгасан гэж хэлсэн. Мөн машин дотор Атина амьд байсан. Өөртөө нь ярьж байсан бүр нэрээ Атинач гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Гэхдээ бичлэг ил болсны дараа бүх зүйл огт өөр байсан нь тодорхой болдог. Бичлэг дээр Танер Атинад "Өө чи өстө ямар хөөрхин" гэж хэлж исэн бол Атина түүнээс "Та хүүхэд хулгайлдаг хүн юм уу?" гэж асуусан нь хүртэл бичигдсэн. Дараа нь Танер өөрийг нь байцааж явсан мөрдөгчдөд Атинаг алахын тулд эхлээд хүзүүг нь хугалахыг оролдсон гэж хэлсэн. Гэхдээ бүтлгүүцсний дараа FedEx-ийн хүргэлтийн машины ард талд өөрийн гараар боож амь насыг нь хөнөөсөн гэж мэдүүлсэн. Түүний хэлснээр бол Атина аавдаа машиндаа мөргүүлсэн тухайгаа хэлнэ гэж байсан учраас айсандаа түүнийг алдсан гэж хэлсэн. Гэхдээ мэдээж бол яг энэ хэсэгтэр маш олон асуултууд гарч ирдэг. Хэрвээ Танер үнэхээр санамсаргүйгээр Атинаг мөргөцсөн бол яагаад түүнийг зүгээр гэрт нь буцаагаад тэнд байсан хүмүүст хэлээд түргэн тусламж дуудаж болоогүй юм. За хэрвээ бас Атина үнэхээр машин мөргүүлсэн байсан бол тэр FedEx-ийн машин дотор зүгээр л юуч болоогүй юм шиг хөл дээрээ зогсоод Танертай ярилцаж сууна гэдэг бол олон хүнд үнэмшилгүй санагдсан. За түүнээс гадна FedEx-ийн машин ер нь том машинууд ухрах үедээ бол маш чанга дуу гаргадаг. Тэгээд тэр үед яагаад ухарч байсан бэ гэсэн асуулт гарч ирдэг. Яагаад тэгэхээр тэр айлын машин зам нь шороон дээр тойрог хэлбэрээр тойроод машинууд гардаг. Ерөөсөө тэнд ухарч наашаа явж гардаг тийм зам байгаагүй. Ерөнхийдөө бол Танерийн ярьсан зүйл нь бол яг үннээсээ илүүтэйгээр зүгээр л өөрийгөө хамгаалах шалтгаан шиг л сонсогдож эхэлсэн. За хүмүүс бол тэгээд мэдээж Танер бол боломжийг ашиглаад тэр нэг дотор байдаг балиар гаж хүсэлтэд автаж Атинаг хулгаалсан гэж үзэж исэн. За харин энэ баримтаас гарсан хамгийн сүүлчийн аимшигтай мэдээлэл нь бол Атинагийн цогцос олдсон тухай байсан. Баримтээр мөрдөгчид Танераас Атинагийн цогцыг хаана хайснаа зааж өгөх үү гэж асуусан талаар дурдсан. Тэр хамтран ажиллаж ямар ч эсэргүүцэлгүйгээр мөрдөгчдийг Атина олдсон газар руу өөрөө дагуулж очсон. Атинагийн цогцос Trinity River руу цутгадаг нэг
горхины усанд байсан мөн хүндрүүлсэн нөхцөлтэй хүн хулгайлсан хэрэгтэй холбоотой баримтж бас нийтэд ил болсон. Тэр баримтын агуулга бол үндсэнтэй өмнөдөө ижил байсан ч зөвхөн ялын хэсгүүд нэмэгдсэн байсан. Баримт дээр Танер бол Аthena-г аллах үлдэх зорилгоор хулгайлсан гэж тодорхой бичсэн. Мөн тэр Athena-гийн хөдөлгөөнийг зөвшөөрөлгүйгээр хязгаарлаж эрх чөлөөнд нь ноцтойгоор хаалтан нэг газраас нөгөө газар руу зөөсөн бөгөөд холдох магадлал багатай газар нуу чөлөөлөгдөх боломжгүй байдалд оруулсан гэж дурдсан. За энэ бүхнийг уншихад бол олон хүнд нэг зүйл маш тодорхой болдог. Тэр Athena-г зүгээр сандарсандаа аваад явсан биш, харин хулгайлсан мөчөөсөө эхлээд алах дараа нь цогцыг нуух зорилготой байсан мэт харагдсан. Хожим шүүх хурлын үеэр ил болсон мэдээллүүдийг харахад энэ таамаг бол үнэнтэй маш ойр байсан гэж үзсэн. Мөн Paradise хотын хүмүүс эхнээсээ л энэ хэргийн цаана илүү аимшигтай, илүү гаж сэтэл байсан гэдэгт итгэж байсан. Ялангуяа Athena өөр төрлийн хүчирхийлэл өртсөн байж магадгүй гэсэн айдас хүмүүсийн дунд маш хүчтэй байсан. Гарч ирсэн мэдээллүүдийг сонсоод олон хүн энэ хэргийн цаана зүгээр нэг осол биш, илүү dark шалтгаан байна гэж бодож эхэлсэн. Мөн Athena хойд ээжтэйгээ муудалцсан гэж анх яригдаж байсан зүйлс үнэндээ хойд эгчтэйгээ болсон маргаан байсан гэх мэдээлэл гарч ирсэн. Athena өөрийнхөө хойд эгчтэйгээ муудах үед хойд ээж Ashley Athena-гийн талд ороогүй гэж ярьдаг. Үүнээс болоод Athena маш их гомдсон бөгөөд тайвширахын тулд ганцаараа алхахаар гарсан байж магадгүй байсан байна. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь бол Athena-гийн хойд ээж Ashley эхэндээ бол цагдаа нарт энэ маргаан болсон талаар бол огт хэлээгүй. Тэр зүгээр л Athena өрөөлөгөө ор бохир хувцас ялгаж тавь, би угаалга хиймээр байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Харин хүргэлтийн машины видео эхлэхэд Athena ганцаараа алхаж явна харагдаг бөгөөд дараа нь Tanner түүнийг хүчээр машин руугаа чирж оруулж байгаа бичлэг байсан. За өмнө нь хэлсэнчлэн 3 дахь компанийн камерын систем бол бичлэгээ 1 минутын клипүүдээр хадгалдаг байсан гэж, тиймээс Tanner-ыг анх байцаах үедээ тэр бидний өмнө ярьсан бүх зүйлийг бол цагдаа нарт ярьсан. Гэхдээ Athena-гийн цогцыг хаана байгаа талаар анх хэлсэн байршил нь бол худлаа байсан. Цагдаа нар тэр газарт очиж шалгасан ч юу ч олоогүй. Үүний дараа тэд Tanner дээр буцаж ирээд түүнийг худлаа ярьж байгааг нь мэдэж байгаагаа хэлдэг. Тэгээд Tanner-ыг дахин байцааж эхэлсэн. За энэ удаа Texas Ranger түүнийг цагдаагийн тракн дотор байцаах үеэр Tanner Athena-гийн жинхэнэ байршлыг хэлсэн. Мөн 2 дахь байцаалтын үеэр тэр Athena-д ямар нэгэн зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шалтгаанаа би зүгээр л ямар байдгийг мэдмээр байсан гэж хэлсэн. За энэ хэргийн шүүх хурал эхлэхэд бол энэ Tanner-ыг буруутай юу буруугүй юу гэдгийг нь шүүх хурал байгаагүй. Яагаад тэгэхээр Tanner бол аль хэдийн өөрийнхөө бурууг хүлээсэн байсан. Тэгэхээр энэ шүүх хурлын зорилго нь бол түүнд цаазын ял өгөхгүй гэдэг л байсан. Яагаад тэгэхээр Texas муж бол цаазын ял оноодог 27 мужуудын нэг. Манай Монгол одоо ардын нам өөр юу ч үлээ нэг ингээд засгийн газрын намууд байдэн шүү дээ, тэ. За яг тэрэн шиг Америкт бол Democrat тэгээд Republic гэсэн ийм том 2 пари байдаг. Демократ намтай мужигаа болохоор хөх, за Republican нам нь давулгаалсан мужигаа болохоор улаан state, за ерөнхийдөө бол ингээд red and blue state гэж явчтیں۔ Ихэнхдээ шүүг бүгдээрээ биш. За цаазын ялыг дэмждэг state-үүд нь бол red буюу Republican байдаг. За цаазын ялыг бүр мөсөн байхгүй болгоцсон нь бол blue буюу Демократ намыг дэмждэг ийм мужууд байдаг. Би та нарт зүгээр л сонирн болгоо хэлчихлээ. Тэгэхээр эндээс бас ямар намын хүмүүс юуг дэмждэг нь бас та нарт жоохон ч гэсэн харагдах бах. Texas мужийн танилцуулсан баримтууд бол үнэхээр зүрх шимшрэн маш хүнд сонсоод хүртэл төвчид хэцүү байсан. За тэгэхээр тэр шүүх хурлын хамгийн их яригдсан хамгийн цочирдон мөчүүдийн нэг нь бол FedEx-ийн машин доторх аудио бичлэгийг тангарагтны шүүхэд сонссон үе байсан. Өөрөөр хэлбэл Tanner Athena-г хөнөөж байх үеийн аудио бичлэг. За тэр бичлэг бол олон нийтэд ил болоогүй, зөвхөн тангарагтны шүүгчдэд сонсуулсан. Гэхдээ тангарагтны шүүгчд бол тэр тайлбаруудыг уншихад бол маш хэцүү байсан гэж хэлсэн. Гэхдээ олон нийтэд бол тодорхой болсон хид хідэн зүйл байсан. Тэр аудио бичигдгээс өмнө Tanner машины доторх камерыг бүтээсэн. За хичнээн камерыг бүтээсэн ч гэсэн аудио рекординг бол зогсоох боломжгүй байсан. Зөвхөн энэ баримт нь өөрөө хүмүүст маш их зүйлийг хэлж өгсөн. Учир нь Tanner бол яг юу хийж байгаагаа мэдэж байсан гэсэн үг. Мөн хийж байгаа зүйлээ хэн нэгэнд харагдуулахыг л хүсээгүй байсан.
Тэр аудио бичлэг дээр хүмүүсийн сэтгэлд хамгийн хүчтэй үлдсэн хит хитэн мөч байсан. За нэг хэсэг дээр бол Аthena түүнээс та хүүхэд хулгайлдаг хүн юм уу гэж асууж байгаа нь сонсогддог. Одоо тэр үгийг сонсоход л те Athena бол ямар нэгэн зүйл буруу байгааг бол ойлгоод мэдрээд эхэлсэн байсан гэсэн үг. За тэр юу болоод байгааг ойлгохыг хичээж байсан. Тэгээ бүр та нартай ярилцаад учрыг нь олохыг оролж исэн. Тэгээд Athena дараа нь бид нар хаашаа явж байгаа юм бэ гэхэд та нар бол тэр хамаагүй гэж хариулдаг. За мөн өөр нэг мөчтөр Athena I want my mommy гэж хэл. Би яг одоо ээж дээр очимоор байна гэсэн утгатай. За яг энэ хэсэг бол хүмүүсийн сэтгэл хамгийн хүчтэй үлдсэн. Айж сандарсан 7 настай бяцхан охин бол өөрийг нь аюулгүй гэдгийг мэдрүүлдэг хүнээ за ээжигээ дуудаж байсан. За тэгээд ийм бичлэгийг сонссон хүмүүс бол тангарагтны шүүхийн зарим хүмүүс нь нулимсаа барьж чадахгүй уйлж исэн. Шүүх танхимд байсан тэр хүмүүс бичлэгийг дуустал нь сууж чадахгүй зарим нь бол бүр гарч явж исэн. Тэгэл яг энэ мөчөөс эхлээд хүмүүс бол энэ бол зүгээр л нэг true crime story биш. Энэ бол маш бодит бас хүлээж авахд үнэхээр хэцүү зүйл болж хувирсан гэж хүмүүс тайлбарласан. Шүүх хурлын үеэр хүмүүсийн хамгийн их анхаарал татсан өөр нэг мөч нь та нарын мөрдөгчтэй ярьж байсан бичлэгийг тангарагтны шүүхэд үзүүлсэн үе байсан. Тэр бичлэг бол үнэхээр эвгүй сэтгэл түгшин байсан гэж тангарагтнууд ярьсан. Учир нь та нар тэр бичлэгэн дээр Zero гэж өөр нэг хүний тухай ярьж эхэлдэг. Түүний хэлснээр бол Athena-г алсан хүн нь та нар өөрөө биш харин Zero гэдэг түүний бие дотор байдаг өөр хүн алсан гэж ярьдаг. За хүмүүсийн хамгийн их анхаарал татсан зүйл нь энэ яриа ямар байдлаар шүүхтээр орж ирсэн явдал байсан. За энэ нь бол defense буюу өмгөөлөгчдийн зүгээс гаргаж ирсэн сэтгцийн асуудалтай байсан гэх өмгөөлөгчдийн стратеги байсан. Энэ өмгөөлөл дээр бол ямар нэгэн үндэслэл байгаагүй, ямар нэгэн сэтгэл мэдрэлийн эмч та нарыг шалгаад энэ ингээд дотроо ингээд шизофрентэй ч юм уу эсвэл ингээд дотор нь байдаг өөр хүмүүс байдаг бас нэг тийм эмгэг байдэн штэ өөр хүн болж хувирдаг тийм эмгэгтэй гэж батлагдсан зүйлс бол ерөөсөө байгаагүй зүгээр л өмгөөлөгчдийн тал энийг тангарагтнуудад сонсуулсан явдал байгаа юм. Бас нэг өөр мөчтөр бол тэд та нарын өөрийнхөө гараар бичсэн тэмдэглэлийг шүүхэд үзүүлдэг. Тэр бичгдэрээ болохоор тэр өөрийгөө алах талаар бодож байгаагаа бичсэн байсан. Энэ нь бол гэмт хэргийн өмнөх болон дараах өдрүүдэд та нар ямар байдалтай байсныг харуулах өөр нэг арга байсан байгаа. За гэхдээ энэ үед бол өмгөөлөгчийн талаас энэ талаар бол ямар нэгэн бүрэн тайлбар гаргаагүй. Түрүүн хэлсэнчлэн та нарт бол ямар нэгэн сэтгцийн шинжилгээ хийгдэг байсан. За харин энэ бүхний нөгөө талд бол Athena-гийн гэр бүлийн мэдүүлгүүд шүүхийн хамгийн сэтгэл өвтгөн мөчүүдийн нэг болсон. Тэд Athena ямар хүүхэд байсан, ямар зан ааштай, ямар амьдрал байсан талаар ярьсан. Ийм төрлийн шүүх хурлуудаар бол яг ийм мөч бүхнийг өөрчилдөг гэж экспертууд ихэнхдээ ярьдаг. За яагаад тэгэхээр яг тэр мөчөд хууль, стратеги, өмгөөлөл ингээд бүх маргаан ард үлддэг. Тэгээд хүмүүс энэ хэрэг үнэндээ юунаас эхэллэлтэйг дахин санаж эхэлдэг. За өнөөдөр амьд байх ёстой байсан 7 настай жоохон охин. Шүүхийн үеэр Athena-гийн нэг гэр бүлийн хүн хэлэхдээ би Athena-д уучлаарай гэж хэлэх байсан. Тэр надад аавдаа, дүү нартаа ямар их үн цэнтэй байсныг хэлэх байсан. Бид түүнд ямар их хайртай хэлэх байсан. Бас би түүнийг хамгаалж чадаагүйтэй ямар их харамсаж байгаагаа хэлэх байсан гэж хэлээд уйлдаг. Тангарагтны шүүх бол тэр хүртэл сонссон бүх зүйлээ нийлүүлээд харахад үнэхээр маш харанхуй дүр зураг үүсэж эхэлж байсан. Гэхдээ үүний дараа defense буюу өмгөөлөгчдийн ээлж ирдэг. За тэр мөчөөс эхлээд энэ шүүх хурлын өнгө бол аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. За яагаад тэгэхээр өмгөөлөгчийн хийх ажил бол огт өөр байсан. Тэднэр бол энэ аллага болоогүй, энэ тайнер бол энэ охиныг гэмтээгээгүй гэж маргах боломжгүй байсан. За тэр хэсэг бол аль хэдийн батлагдсан байсан. Тиймээс тэдний хийх гэж оролдож байсан зүйл нь бол та нарын зам байдал сэтгэл зүг тайлбарлах байсан. Энэ үед өмгөөлөгчийн гол зорилго нь бол нэг л зүйл байсан. Түүнийг цаазын ялаас авч үлдэх. Үүний тулд тэд өмгөөлөгчдийн хэр баргийн ашиглаад байдаггүй аргыг хэрэгэлсэн. Тэд бүх зүйлийг хамгийн эхнээс нь буюу та нарын хүүхэд наснаас эхэлдэг. Өмгөөлөгчийн эхний том гэрчүүдийн нэг нь та нарын ээж байсан бөгөөд энэ мэдүүлэг олон хүний хувьд шүүх хурлын хамгийн хүчтэй мөчүүдийн нэг болсон. Түүний ээж өөрийн өнгөрсөн амьдралын талаар маш нээлттэй ярьсан.
Үннийг хэлэхэд зарим хэсгийг нь бол сонсоход айгүй хэцүү байсан. Та нарын сэтгэл зүй тархины хөгжлийг тайлбарлахын тулд өмгөөлөгч эхлээд жирэмсний үеийн талаар асуудаг. Түүний ээж та нарыг тээж байхдаа дөнгөж 17 настай байсан. Мөн өөрийгөө жирэмсэн гэдгээ бараг мдээгүй 8-7 хоног өнгөрсний дараа л мэдсэн гэж хэлдэг. Тэр хугацаанд өөрийгөө жирэмсэн гэдгээ мдээгүй байсан учраас маш их архиуж, бүр илгэний архаг өвчин болох циррозис хүртэл туссан байсан гэж хэлсэн. Мөн тамхи татдаг янз бүрийн хар тамхи хэрэглэдэг байсан гэж хэлдэг. За тэгээд энэ үед бол ээж нь stripper club-д бүжгэлдэг байсан байгаа. Ээж нь өөрөө тайлбарлахтаа болохоор надад бол ямар ч хяналт байгаагүй, би гартаа таарлцсан зүйлээ аманд орох бүхэл юмаа хэрэглэдэг байсан гэж хэлсэн. За үүний дараа та нарын бага насны талаар ярьдаг. Түүний ээжийг хэлснээр бол та нар бусадтай харилцахдаа маш их асуудалтай хүүхэд байсан бөгөөд бусад хүүхдүүд түүнтэй төдийлөн харилцдаггүй байсан гэж хэлдэг. Тэгээд та нар бол үүнээсээ болоод маш хүчтэй meltdown хийдэг буюу ингээд хүлээж авч чаддаггүй, айгүй гомдож бухимддаг байсан гэсэн. Тэгээд тэр маш их бухимдах үедээ өөрийгөө толгоороо цохиж гимтээдэг байсныг хэлдэг. За энэ үед бол өмгөөлөгчд бол сургуулийн буллинг, тэгээд найзгүй байх, нийгэм нийцэж чадахгүй байхдаа холбоотой тайлбарласан. Гэхдээ түүний ээжийн мэдүүлгийн хамгийн хүчтэй мөч нь бол Атинагийн талаар асуусан үе байсан. Яагаад тэгэхээр тэр бол хүүгээ хамгаалаагүй, би хүүдээ маш их ууралж байгаа. Атина бол зүгээр л жоохон хүүхэд байсан гэж хэлдэг. Үүний дараа прокурорын тал ээжийг нь байцааж эхэлдэг. За эндээс бол өмгөөлөгчийн зурж байсан тэр дүр зураг бол баг багаар өөрчлөгдөж эхэлдэг. Учир нь прокурорын тал бол та нарын амьдрал зөвхөн эмх замбраагүй аимшигтай байсан биш гэдгийг онцолж эхэлсэн. Тэд бол та нарт тогтвортой орчин байсан үеүүдийг гаргаж ирдэг. Өвөө эмээ нь түүнд маш их хайртай байсан. За хичнээн ээж нь асуудалтай байсан ч гэсэн та нар бол өвөө эмээгийнхаа гар дээр үссэн, хайрын дунд үссэн хүүхэд гэж харуулсан. Тэнд аюулгүй амьдрах газар байсан, хичээлдээ явдаг байсан, бүх барилддаг байсан. Дээрээс нь сургуулийнхаа хөгжмийн хамтлагт тоглодог байсан байгаа. Өвөө эмээ нь видео тоглоом авч өгөөд байнга дуртай тоглоомыг нь авч өгдөг. Өөрөөр хэлбэл та нар бол өдөр тутмын хэвийн амьдралд оролцох чадвартай байсан нь эндээс харагдаж эхэлдэг. Ингээд нөгөө өмгөөлөгчийн нийгэмд нийцэж чаддаггүй, юу ч ойлгодоггүй ганцаардмал хүн гэсэн дүр зургийг нь сулруулж тангартны шүүхэд энэ бараг зүгээр л байсан юм биш үү гэсэн бодлыг тэднэрт өгч эхэлдэг. За дараа нь өмгөөлөгчийн тал та нарын тархины хөгжлийн талаар илүү гүнзгий тайлбарж эхэлсэн. Тэд багш нар, мэргэжилтнүүд, neuroscientist хүртэл авчирч гэрчлүүлсэн бүгд л ижил зүйл ярьсан. Та нар бол нийгмийн харилцаанд асуудалтай байсан, бусад хүмүүс шиг мэдээлэл боловсруулдаггүй байсан гэж хэлсэн. За ерөнхийдөө бол өмгөөлийн тал бол autism, тэгээд ADHD хүмүүстэй харилцах асуудлыг бол өөрсдийн framework болгож ашиглаж эхэлсэн. За нэг neuroscientist бүр та нарын тархины сканыг нь тангартны шүүхэд үзүүлсэн. Тэр та нарын emotional болон нийгмийн харилцаатай холбоотой хэсэг дундаж хүнээс ойролцоогоор бол 20% жижиг байсан гэж тайлбарладаг. За тэр хэсэг нь бол шийдвэр гаргах, нийгэмд өөрийгөө ойлгуулах зэрэг чухал үүрэгтэй гэж тайлбарласан. За өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн гол санаа нь бол та нар бүрэн хэмжээний зөв шийдвэр гаргах чадвартай байгаагүй, бусад хүмүүс шиг нийгмийг ойлгодоггүй байсан гэдгийг харуулах байсан. Гэхдээ энэ neuroscientist хүртэл нэг чухал зүйлийг хэлсэн. Юу гэхээр тэр хүн хэлэхдээ ийм төрлийн тархины онцлог хүн хүчирхийллийн гэмт хэрэг заавал үйлддэг гэсэн үг бишээ гэж тодорхой хэлдэг. Энэ хүнд тархины асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ хүн хүчирхийлэл үйлдэнэ гэсэн үг бишээ гэдгийг нь хэлдэг. Ингээд энэ өмгөөлийн тал авчирсан хүний үг ингээд өөрсдийнх нь эсрэг ашиглагддаг гэж эхэлдэг. За тэгээд энэ хүн дээрээс нь бол Атинад болсон явдлыг тайлбарлаж чадахгүй гэдгээ ч хэлсэн. Прокурорын тал онцлогтой та нар бол өөрөө энэ хэргийг хийснээ хүлээн зөвшөөрсөн. Мөн бурууга хүлээх үедээ бол өөрийгөө sound mind буюу эрүүл ухаантай байсан гэдгээч хүлээн зөвшөөрсөн. Эндээс л бол яг бүх зүйл илүү төвөгтэй болж эхэлж байгаа юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр тангартны шүүх бол хоёр талыг бол зэрэг сонсож суусан. За нэг талд нь бол өмгөөлөгчийн гаргаж ирсэн бүх зүйл байсан. За та нарын хүүхэд нас, түүний тархины хөгжил, нийгэмтэй харилцах бэрхшээлүүд. За нөгөө талд бол камера нуусан, Атинаг хүчээр машиндаа суулгасан, цогцсыг нь нуусан, худлаа байршил хийлсэн, 2 өдөр юу ч болоогүй мэт амьдарсан гэсэн зүйлүүдийг онцолж исэн. За ингээд эцэст нь тангартны шүүх ганцхан шийдвэр гаргах үлдсэн байсан.
Ингээд 2026 оны 4 сарын 7-нд эхэлсэн шүүх хурал 2026 оны 5 сарын 5-нд Тангартны шүүх түүнийг гин буруутай тооцож цаазаар авах ял оноосноор дууссан. Тэгээ үндэ ингээд цаазаар авах ял оноогоод хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм шиг санагдчихсэн ч энэ хүн бол одоо ингээд шууд тариа тариулаад үхэн гэсэн үг биш. Одоо энэ Tanner-ийн тал бол олон удаа давж заалтна. Энэ хүн бол яг ялаа идэлэх хүртлээр бол дахиад нэлээ олон жил шоронд сууж иж цаазаар авах уу үгүй юу гэдгийг шийдэгдэнэ. Одоо энэний дараа дээд шүүхээс бас юу гэж хэлэх нь үү? Одоо энэ өмгөөлийнхөө явцад ямар нэгэн алдаа гарсан уу? Энэ хэргийг бас хэрэгсэхгүй болох уу? Ингээд маш олон жилийн шүүх хурлын явц бол эхэлнэ. Та нартай бас яг тэгээд энэ хүн хизээ цаазаар авахулах нь эсвэл шүүх хуралд нь ямар нэг юм болох нь апдейт хийгээд явнаа. За ингээд өнөөдрийнхөө гэмт хэргийг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Надад бол яг энэ 4-7 хоногийн турш энэ хэргийг ингээд өдөр болгон сонсоод яваад байхад бас л нэрээ гэр бүлийнх нь өмнөөс бол уйлмаар санагдчихсэн, амар өрөвдөлтөй байсан. За хүмүүс минь тэгээд энэ хэргийнхаа талаар юу гэж бодож байгаа талаараа комент бичиж үлдээгээрэй. Subscribe хийгээгүй бол хийгээрэй. За ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.